За би энэ XM гэдэг брокерийн талаар ярих уу, яах уу? Энэ арилжаанаас ч ашиг хийдэггүй XM-с бэлэн мөнгө аваад зүгээр XM руу хүн илсүүлдэг арилжаачдын талаар би ярих уу, яах уу? Сүлжээний бизнес шиг тогтолцоо бий болгоцсон. Монгол залуучуудын мөнгийг Орос руу, Кипр руу авч одож байгаа энэ брокерийн талаар би ярих уу, яах уу? Хэдэн мянган доллар энэ IB-нарт амлаад бэлэн кэшээр өгөөд хүмүүс илсүүлж байгаа яг одоо бараг 1xBet-ийн агентууд шиг ажиллаж байгаа би энэ IB-нарын талаар ярих уу, яах уу? За тэгээд энэ арилжаанаас ашиг хийж үзээгүй гадаад брокертээр хүн илсүүлээ тэндээсээ урамшуулал авч амьдрдаг нөхдүүд сүүлийн үед одоо ингээд 9 шидийн подкаст ингээд бичлэг хийгээл хэдэн секундын дотор хэдэн мянган доллар олсон гэдэг ийм буруу мэдээлэл өгөөд энэ залуучуудыг буруу юмд уруудтаадах юм. Арилжаа гэдэг тийм зүйл ерөөсөө биш шүү дээ. Та нар арилжаанаас ашиг хийж одоо баг үзээгүй болохоор мэдэхгүй л дээ. Одоо XM гэдэг брокер ингэж чинь ерөөсөө. Одоо энэ нэг та нарт өөрийгөө арилжаа хийж чаддаг гэж таниулаад байгаа. Одоо сигнал өгнө гэд байгаа. За мөн одоо энэ сошиал дээр идэвхтэй байгаад байгаа нэг арилжаач гэсэн нөхдүүдэд бэлэн мөнгө өгч байна. 10,000 доллар, 15,000 доллар, 30,000 доллар өгч байна. Тэгээд өөртөө илсүүлж байна. Илсүүлснийхээ дараа за чи одоо хүн бүртгүүл гэж байна. Монголчуудыг бүртгүүл гэж байна. Монголчууд бүртгүүлнэ, монголчууд мөнгөө хийнэ. Алдна. Тэр нь XM-ийн карма. За тэгээд зөвхөн энэ XM-ийн агентч гэлтгүү. Бусад одоо энэ маркет мейкинг хийдэг, цаашаад арилжааг дамжуулдаггүй энэ гадаад брокерүүдэд агент хийдэг. За тэгээд албаар өндөр эрсдэлтэй арилжаанд хүмүүс дагуулж ороод алддаг. Тэр брокерүүд дээр албаар энэ Монгол залуучуудынхаа мөнгийг алдуулдаг. Тэдний карманд авчиж хийдэг. Энэ залуучууд та нар удахгүй гэмт хэрэгт холбогдсон шүү. Та нар ийм үйл ажиллагаагаа зогсоохгүй бол би та нарын эсрэг хөдөлгөөн өрнүүлээд та нарын сувгууд дээр орж та нарыг дагаж мөнгө алдсан хүмүүсийг бүгднгийн цуглуулад нийлээд бүх өргөдөл гомдлыг нийлүүлээд би эрүүгийн цагдаагийн газар эдийн засгт тэмцэх хэлцээр би авчиад өгнө шүү. Та нар энэ үйл ажиллагаагаа эртхэн шиг зогсоогоорой. За мэдээж сарын хажуугаар сайн гэж олон мундаг арилжаач залуучууд, мундаг communities бол зөндөө байгаа. Тэрийг бол ерөөсөө үгүйсэхгүй. Би зөвхөн энэ нэг та нар угаасаа мэдэн штэ бичлэгийг үзэхэд ойлгомжтой байдаг үстэй. Нэг хитэн ийм явуургүй нөхдүүдийн талаар л би яриад байгаа шүү. Тэгээд мундаг арилжаач залуучууд манаас өөртөө хүлээгээд авчив. Одоо Маруу гэд мундаг залуу байна. Лунанэ гэж одоо манай мундаг бүсгүй байна те. Лаг communityтэй. Маруугийн community бас их сайн өргөжж томорч байна. За тэгээд одоо Plus Mongolia байна. Манай очроо трейдер байна. Өөрч одоо хоригтуулж байгаа хүмүүс. За хүмүүс хоригтуулсан бол уучлаарай. Мундаг залуучууд зөндөө байгаа. Нэг үе бодвол бас манай залуучууд их мундаг арилждаг болчихсон. Бас одоо интернет энэ мэдээлэлтэй ойрхон үеийнхэн тийм ялангуяа надаас доод үеийнхэн зөндөө мундаг залуучууд гарч ирсэн. За тэгээд би танаас нэг юм зааж өгье заяа. Ямар нэгэн нөхдөө та нарт арилжаа зааж байгаа бол та нар арилжааг дагж байгаа бол лайв өрөмөрөнд байдаг бол Meta5 withdrawal гэхээс илүүтэй яг брокерийнхаа withdrawal-ыг харуулаа гэж асуугаарай. Жишээ нь энэ бол миний withdrawal байна. Яг брокер дээр ингээд энэ бол Tether withdrawal татдаг USDT TRX тийм ээ. За ингээд миний 12 сарын таталтууд байна. 30, 100, 100, 150, 100, 100 гэдэг тийм. За дараагийн пэйж руу оръё. За ингээд 12 сар 22-нд 100, 100, 100, 100. За 12 сарын 14-нд 50, 100. За би 11 сарын 13 гэж тийм. 100, 100, 100. Энийг нь асуугаарай. Тэгээд нэг хамгийн хогийн зүйл энэ XM-ийн хийж байгаа нь ирээдүйн хойч үе оюутнуудын кармаар бас ороод байгаа шүү. Энэ санхүү эдийн засгийн дээд сургуульд арилжаачдын клуб гэдэг ууг нь бол их зорилго нь их зөв клуб нэгдсэн. Тэгээд тэрийг нь одоо манайхаас дэмжиж санхүүжүүлээд зөв мэдлэг залуучуудад олгоод ингээд зөв боловсрол олохыг гэсэн чинь
манайхтай хамтрахаа болцсон. Яагаад гэсэн чинь тэр клубыг хариуцж авч байгааг илүү багш нь XM-с мөнгө авчихсан юм бэл. Тэгээ одоо XM гэдэг энэ хогийн гадаад брокер одоо ингээд бүр энэ санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутан залуучуудын тархийг угааж байна. Одоо тэгээд тэр залуучуудыг бүгдийг нь агент болгох үз. Нэг ийм л нөхцөл болоод байна шүү. За би яагаад энэ бухимдаад ингээ XM-ийн талаар яриад байгаа юм гэхээр Орос эзэнтэй XM гэдэг брокер Монголын одоо ямар ч хууль дүрмээр тоглодоггүй. Татвар төлөөс төлдөггүй. Монголд баялаг бүтээдэггүй. Монгол залуучуудын мөнгийг л кармалж байгаас өөр зүйл бол хийгээгүй. Тэгэхээр эн чинь за маркет мейкинг брокер байж болно. Окей. Ядаж дүрмээр тоглолт байх хэрэгтэй те. Стоп лосс судлаа зохиулна, candlestick зурна, ханшийн зүрх үүсгэн, ханшийн gap үүсгэн, мэдэн дээр бүр амар spread тэлж арилжаанаас шахан гаргана гэх мэтчлэн юм хогийн зүйлсийг гэдэг. Яагаад тэгэхээр арилжааш алдагдуулах нь тэдний ашиг учраас. Ямар ч дүрм журамгүй тоглож байна. Тэгэхээр энийг бол заавал хязгаарлах ёстой. За тэгээ энэ миний өнөөдрийн сүүлийн story заяа. Хамгийн хогийн юм яриа заяа. Нөгөө агент гэдэг байгаа залуучууд биш үү? XM мөнгө өгдөг гэд. Тэд нар чи яг бас бэлэн мөнгө өгөхгүй. Тэд нар XM-ийн арилжааны дансанд нь мөнгө хийгээд өгчдөг заяа. Тэнгүүт нөгөө арилжаа сайн хийж чадахгүй нөгөө IP-гаар мөнгө олно гэж бодсон байсан залуучууд чинь тэр мөнгөө бас арилжаад алдчихна. Тэнгүүт XM-с ямар ч зарлага байхгүй. Тэгээ нөгөө агентууд нь за ямар ч үс ингээ мөнгө автсан юм чинь би дахиад авандаа тэрүүгээрээ арилжаад мөнгө олно доо гэсэн юм хоосон мөрөөдлөөр нэгсэн доо юм одоо нохооны гинчиг гинжээр ингээд тэднийг гинжилчдэг гэсэн. Зөвүүн бооц. Нөгөө худалдаж авсан агентуудтай бэлэн мөнгө ч өгөхгүй. Та нар агент хийж байгаа залуучууд та нар энийг мэдэн дээ. Та нар хэр удаа ингэж амьдрах юм бэ? Муухай байх үстэй.